Сайн байцгаана уу? Энэ удаагийн бичлэгээр хэрхэн Mozabook дээр дасгал үүсгэхийг харуулах болно. 3D үзэгдэл ашиглан та төрөл бүрийн дасгал үүсгэх боломжтой ба энэ нь таны цагийг ч мөн хэмнэх болно. Сурагчид 3D үзэгдлээс маш олон хэрэгтэй мэдээллүүдийг авдаг бөгөөд эдгээр дасгалууд үүсгэснээр та сурагчдынхаа мэдлэгийн түвшинг хялбархан шалгах боломжтой юм аа. Одоо хэрхэн интерактив 3D үзэгдэл ашиглан дасгал үүсгэхийг харцгаая. Энэ икон дээр дарж дасгалаа зохиогоорой. Таны харж байгаачлан одоогоор танд 5 төрлийн дасгал зохиох боломж байна. 3D үзэгдэл ашигласан дасгалын төрлүүд нь шошго, тайлбар, асуултууд гэх мэт тухайн 3D үзэгдэлд дагуулгадах мэдээлэлээ шалтгаалдаг. Одоо та үүсгэх ногоон товчон дээр дарахад болно. Mozabook-ийн дасгал засварлагч шууд гарч ирнэ. Энд бидний эхний дасгал болох нэг сонголттой дасгал байна. Хэрвээ та нэмж дасгал зохиохыг хүсвэл дасгал засварлагчаа minimize хийж доош нь оруулаарай. Ингэснээр дасгал засварлагч тавиур хэсэг рүү шилжих ба хүссэн үедээ буцааж нээх боломжтой. Энэ удаа байрыг нь олох дасгал зохиоцгоё. Харж байгаачлан таны 2 дасгал бэлэн болсон байна. Байрыг нь олох дасгал нь ямарваа нэршлиг зөв газар нь зөөдөг төрлийн дасгал юм аа. Боломжит хариултын тоон тухайн 3D үзэгдлийн нэршлийн тооноос хамаардаг. Хэрэв та цөөхөн нэршил ашиглахыг хүсвэл дасварлагч товчийг дарж хүснээрээ тохируулаарай. 3 дахь дасгалын төрөл бол дутаг гүйцээх дасгал юм. Тайлбар хэсгийг нээхийн тулд дутаг гүйцээх товчийг дарж дасгалдаа хэдэн доголмор оруулахыг хүсэж байгаагаа сонгоно уу. Таны харж байгаачлан зарим үгсийг тодруулсан байна. Хэрвээ та үүсгэх ногоон товчон дээр дарвал дасгал автоматар гарч ирэх болно. Тодруулсан үгс дасгалын доод хэсэгт байрлах бөгөөд сурагчид тэдгээрийг зөв газар дээрээ аваачих ёстой. Энд дахиад нэг сонирхолтой товч байна. Нэмэх тэмдэг дээр дарж бичвэрт тохирохгүй үгийг жагсаалтанд нэмснээр дасгалыг илүү төвөгтэй болгох боломжтой. Дахин сануулгад дасгалаа хадгалахаа битгий мартаарай. 4 дахь дасгал тохируулах дасгал байх болно. Хослуулах товчийг дарна уу? Өмнөхтэй адил үүсгэх ногоон товчийг дарж дасгалаа бэлэн болгоорой. Энд 3 өгүүлбэр 5 хариулт өгөгдсөн байгаа. Зарим хариулт нь буруу гэдгийг анхаар. Жижиг цонхон дээр дарж сүүлийн дасгалын төрөл рүү очоорой. Асуулт хариулт. Энэ тохиолдолд та мэдээллийн сангаас 5 санамсаргүй сонгогдсон асуулт авах болно. Хэрвээ та өөрийн хэрэгцээнд таарсан асуултаа авсан бол үүсгэх товчон дээр дараарай. Ингээд та 3D үзэгдлээс 5 дасгал гаргаж авлаа. Энэхүү дасгалыг сурах бичиг эсвэл дасгалын номон дээр пин хийх нь маш чухал юм. Та 4 төрлөөр оруулах боломжтой. Жижиг икон, том икон, зураг эсвэл интерактив формат. Хэрвээ та дасгалын хуудасаа сурагчдад гэрийн даалгавар болгон илгээхийг хүсвэл дасгалын хуудасаа Moza Web дээрээ байршуулахаа бүү мартаарай. Тэхийн тулд та гарны дүрсэн дээр дарж эсвэл хулганы баруун товчон дээр дарж доош гарч ирэх цэснээс Moza Web байршуулах гэсэн сонголтыг сонгоно уу. Таны урд 3 сонголттой шинэ цонх гарч ирэх болно. Эдгээр сонголтууд нь танаас өөр хүнд хандах боломжгүй хувийн байдлаар хадгалах, сургуулийн төвшөнд хуваалцах, эсвэл олон нийтэд хуваалцах гэсэн сонголтууд юм. Одоо харин хувийн хаяг сонголтыг сонгоцгоё. Ингэснээр та Moza Web дасгалын хуудасаараа хүссэн үедээ хандах боломжтой юм аа. Дасгалаа оруулсны дараа танд нэмэлтийг амжилттай байршууллаа гэсэн мессеж гарч ирэх болно. Та мөн медиа икон дээр дарж гарч ирэх цэснээс дасгал гэсэн сонголтыг сонгож байршуулалтаа шалгах боломжтой. Таны байршуулсан дасгал ажил дотор Монгол гэр гэсэн байгааг анзаараарай. Дараа нь та үүнийг сурагчдад гэрийн даалгавар болгон илгээж өгч болно. Анхаарал тавьсанд баярлалаа.